Манай улсын 125 мянган иргэн гадаадын 58 орнд оршин сууж байгаамаа. Харин 13 улсад 107 монгол иргэн ял идэлж байгаагаас хар тамхины хэрэгээр 31 иргэн ял идэлж 3 цаазаар авах ял сонсч ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар хойшлуулсныг гадаад иргэн яамнаас мэдээллээ. Онгорсноос хойш гэмтэр толбогдсон иргэдийн тоо 168-д хүрсэн ч хар тамхины хэрэгт монгол иргэн холбогдоогүйг онцоллоо. Ахаад бид хууль зүйн хамтаа хамтраад ахаад 3 иргэнийг хятадаас авчрахаар ажиллаж байгаа. Одоогийн байдал бол ийм байдалтай байна. Ялтан шилжүүлэх хэлцээрийг бол одоо 20 гаруй оронтой байгуулсан байдаг. Ахаад одоо шаардлагатай гэж үзсэн бол бусад орнуудтай бас одоо байгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Онгорсноос хойш гадаадд бүртгэгдсэн монгол иргэнтэй холбоотой иргэн талаар мэдээлье. Монгол улсын иргэн Жилхаажавын Батчахлан энэ оны 1-р сард Америк нэгдсэн улсад учир бүтээлгээр нас барсан иргэн шижигднийг эрен сурвалжилж байгаа бол энэ оны 3-р сард Францад амиа алдсан мөнх төлөлийн хэрэгт монгол эмэгтэйг сэжиглэн саадуулан шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Малайз улсад өнгөрсөн 4-р сард гарсан амьдарч байсан байрныхаа цонхоор унаж амиа алдсан хотон туяагийн хэрэгт хамт амьдарч байсан хүмүүсийг сэжиглэн шалгаж байсан бол цагдаагийн байгууллагаас амиа орсон гэдэг дүгнэлтийг гаргаснаар хэрэгт холбогдсон иргэдийг сулжээ. Мөн Америк нэгдсэн улсын Виржиниа олон улсын их сургуулийн оюутан Монгол улсын иргэн эмцээ нарыг мансууруулж хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан тус хэргийг үйлдсэн байж болзошгүй тэдүүдийг гадуур байцаалж байгаа юм байна. Түүнчлэн бүгд найрамдагт ард улсад ял идэлж байсан нэг иргэнийг шижүүлэн авчрахаар болсон бол мөн тус улсад ял идэлж байгаа 2, Хонконгод ял идэлж байгаа нэг иргэнийг шижүүлэн авчрах асуудал яригдж байгаа юм байна. Одоо сайн мэдээ бол сүүлийн 1 жилийн хугацаанд ахиж Малайзаас одоо хятад руу хар тамхи тээвэрсэн ийм хэрэгт бол хүн ороог байгаа. Энийг бол бид нар бас тухайн үед нь нэлээд одоо ажилсны дүнд талсан зогсоож чадсан гэж одоо үзэж байгаа. Ялангуяа энэ одоо бүлэг ийм одоо сүлжээг зохион байгуулж исэн одоо хүн бол баригдсан байгаа. Харамсалтай нь ахаад Монгол улсын иргэн Малайзд бол мөн 2 хүн бас одоо баригдсны нэг нь бол гол зохион байгуулагч гэсэн ийм юм байдаг. Хоёул бол шүүх хурал хүлээж байгаа. Та бүхэн мэднэ хар тамхи өөрөө хятад Малайзд ч гэсэн одоо цаазаар авах ялтай. Тэгэхээр бид нар монголчууд цөөхөн хүмүүс одоо иргэд ялангуяа мэдээлэлгүйн үүднээс бол хар тамхины одоо энэ 8-ны сүлжээний золиос болсон явдал их байгаа. За нэмж мэдээлэхэд визийн асуудлаар мэдээлэл хүрэхэд энгийн паспорттой иргэд 17 улсад, дипломат албан паспорттой иргэд 46 улсад визгүй зорчиж байна.